Дараагийн мэдээг хүргэе. За өнөөдөр бурхан багш ихийнхээ ачийг хариулсан дүүчин өдөр тохиож байна. Энэ өдрийг бурханы шашинд орнууд эцэг ихийнхээ ачийг санаж, буйны үйлд шамдаж, бусдад тусалж, цагаан хоол идэж, амьтны амьд таслахгүй байх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тэгвэл өөр хүүхэд нь аз жаргалтай, амжилттай байж чадвал тэр нь ээжийнхээ ачийг хариулж буй илэрхийлэл гэдгийг онцоллоо. Бурханы сургаалд өгүүлснээр бурхан багш 2600 гаруй жилийн өмнө төрж төд удалгүй ээж нь ертөнцийн мөнх усыг үзүүлсэн байдаг. Харин бурхан багш 36 наснда гэгэрэлт хүрч ихэнхээ ачийг хариулахаар Тэнгэрийн оронд зоржээ. Ингээд Тэнгэр олсон ээж болон тэнгэрүүдэд яаж зовлонгоос гэтлгэх тухай зааж, замбуйлын твд эргэн ирсэн өдөр нь намрын адаг сарын шинэ 22. Иймээс тус өдрийг бурханы шашинт орнууд бурхан багш ээжийнхээ ачийг хариулсан өдөр гэж тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Ээжийн ачийг хариулъя гэхээр бид заавал нэг үнэтэй цэнтэй юм авч өгөн ч гэдэг юм уу? Эсвэл ээж өвдөхөд байнга хажууд нь байх ёстой ч гэдэг юм уу? Одоо үүнээс илүүтэйгээр бид өөрөө их сайн явах ёстой. Ер нь ээжийн ачийг хариулна гэдэг бодит тийм үр төлөөс юм шиг гэхээс илүүтэй би өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй. Энэ нь би өөрөө зөв явж байгаа л ээжийн нэрийг сайнаар гаргаж байна. Ээжигээ бодит уулзах боломж, сонсох боломж ивэл баярлуулж байгаа. Тэгээ энэ бол ээжийн ачийг хариулах хамгийн нэн чухал бөгөөд бид чадхаар энэ үйлдэл юм байна. Судалгаагаар хүнд өдөрт 50,000-аас 60,000 бодол төрдөг. Харин тарих бодит үйл явдал дурсамжийг ялгадаггүй яг адилхан болж байгаа мэт хүлээж авдаг байна. Гэтэл хүмүүс ихэвчлэн буруу дүгнэлт, буруу бодлоосоо болж стрессддэг. Судлаачид энэ байдлаар хүн төрөлхтний стресс 2060 онд оргилдоо хүрнэ гэж үзсэн байдаг. Тэгвэл архаг стрессийг арилгах ерөндөг нь энэрэнгүй сэтгэл, бясалгал гэдгийг гандан тэгчлэн хийдийн тэргүүлэгч Гэвш Батцэнгэл онцлсон юм. Хинч зовхыг хүсэхгүй байна шүү дээ. Бүгдээрээ л энэ сайхан нийгмийг бүрдүүлэхийг хүсэж байгаа, 50 амгалан байхыг хүсэж байгаа. Гээд энэ нийгмийг бид нар яаж бүрдүүлэх вэ гэхээр нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлээр хандсан цагт энэ сайхан нийгэм бий болно. Тэг хэдий хэмжээнд эндрэнгөө сайхан сэтгэлтэй байна. Тэр хэмжээгээр хүний стресс арилдаг. Хүнд сэтгэлийн хат үүсдэг. Олон хүмүүс ганцаардж байгаа, хямарж байгаа ийм олон асуудлууд энэрнгөө сайхан сэтгэлээр хандахад тэр хүний ганцаардал арилдаг. Уурлаж бухимдсан үедээ өөртөө хамгийн сайхан сэтгэл гаргадаг байсан хүнээс хана энэ мөчөөс та аз жаргалтай үеэ санаж бясалгаж эхэлнэ гэдгийг тэрээр мөн онцлсан юм а.